Өнөөдөр Арчлын баярын үеэр ард иргэдэд үн төлбөргүй нарийн мэргэжлийн эмчнэр ирж үзлэг зөвлөгөө өгж байна. За миний хувьд бол дотор элэг цэс нойр улчирхай талаас зөвлөгөө өгж байна. Энд мөн мэдрэлийн эмч ирсэн байна. Зүг судасны эмч ирсэн байна. Дүр сонжлогооны эмч ирсэн байна. Ингээд иргэд бол бас энэ талбай дээр ямар нэгэн одоо чиглэлгүйгээр шууд үзүүлж байгаа нэг таатай байх шиг байна. Их олон хүн үзүүлж байна. Ойчир их үүсэж байна. Гэхдээ яг одоо эмчнэр маань бол ачаал аваад ажиллаж байгаад баяртай байна. Тэгэхээр энд дүр сонжлогоогоор одоо эхоны нарийн мэргэжлийн эмч ирчихсэн үзлэг хийж байна. Үүний дагуу иргэд бол энд газар дээр нь онцлогоогоо хийлгээд за зарим тохиолдолд газар дээр нь эмчилгээгээ бичүүлж аваад явж байгаа нэг таатай байх шиг байна. Янзтай тайхан байна харин үйлчлэгээ. Тэгээд үзүүлж ерөөсөө чаддгүй хөөх шуухтай хараад гэртээ байдаг хүн чинь харин гай сайхан үзүүлчлээ харин. Би хол үзүүлж байна. Одоо даралтаа үзүүлнэ. Яг эмнэлэгт үзүүлнэсээ зэрэгшин тэгээд баахан хэрэглэл болоо тийш очиж одоо тэн дээр очиж одоо хэдэн цаг дээр яриад энэ чинь 2-3 өдөр явж ийж нэг үзүүлдэг баг. Энэ бол одоо яг нэгэн журмаар ингээд хийж байгаа бахтар иймэрхүү үеийг ажиллагааг олон явуулдаг нард түмэнд бас нэг ялангуяа энэ арсаас орж ирж байгаа мэдээж вишэд шалбарт ихэнд байдаг хүн шүү дээ. Эндээс явж байгаа ус шүү Улаанбаатар орж иж энд үзүүлнэ гэж мөн хэлсэн. Тэгэхээр өнөөдөр үйлчлэгээ маш сайхан боллоо. Энд зохион байгуулж байгаа ажлууд маш сайхан сэтгэлд өглөө. Болж би таралтаа үзүүлэл явж байна. Зөвхөн өгөөд юм чи гэж байгаа юм тийм. Өгч сэтгэл өндөр байна. Тэгээд энэ эго үзүүллээ. Тэгээд дараалал их байна. Арга байхгүй. Хүмүүс одоо хүсэж байгаа. Тэгээд хүмүүсийн бас тусын тулд үйл ажиллагаа явуулж байгаад баяртай байна. Өгсөн шинжилгээнүүдээ аваад ирэх юм бол газар дээр нь оншийг тогтоох, оншийн дагуу эмчилгээг нь бичиж зөвлөгөө өгөх гэсэн үйлчлэгээнүүдийг өнөөдөр бүтэн өдөр явагдана гэж ойлгож байгаа. Хэдэн цаг хүртэл үргэлжлэх вэ? Энийг бас үзэж байгаа. 7 цаг хүртэл энэ арга хэмжээ үргэлжлэх юм байна. Тийм учраас одоо иргэд бол оройтойгоо ирээд одоо тусламж үйлчлэгээ авч болно.